Үзэгч та бүхний өдрийн мэнд хүргэе тоцч ярилцлагын нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаарт маань боловсрол соёл шинжлэх ухааны яамны инновац өндөр технологийн газрын дарга Лувсан Жамц оролцож байгаамаа. За бид өнөөдөр бол аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд инновацийн үүрэг оролцоо ямар байх юм? За өнөөдөр бас инновацийн дид үтс болон хуулийн эрх зүйн орчин ямар байх талаараас дэлгэрэнгүй мэдээллийг үзэгч та бүхэнд өгөх юм аа. За ингээд танд энэ өдрийн мэнд хүргье. За мэдээж инновац гэж ярьж байна. Хүн болгон инновац гэж ярьж байгаа боловч ард иргэдийн дунд инновац гэж чухам юу юм бэ гэдэг энэ ойлголт бол маш бага байх гэж би бодож байна. Тэгэхээр та энэ инновац гэдэг үгийг бас үзэгчдэд тайлбарлаад өгөхгүй юу? Тэгэхээр яг үзэгчтэй хамгийн энгийнээр тайлбарлахад бол ер нь инновац гэдэг маань бол аливаа үйл ажиллагааг шинжилж их өөрөөр хийх л гэсэн утгатай үг тийм. Жишээлбэл энэ нь бол одоо нийгмийн амьдрал гэдэг юм уу, гэр бүлийн амьдралын хүрээнд жишээлбэл одоо гэрээ цэвэрлэх арга технологио өөрчлөх байдаг юм уу тийм. Эсвэл одоо гэрийн тавилгын дизайныг өөрчлөх, ер нь өөрчлөх л гэсэн утгатай зүйл. Зүгээр яг нийгмийн эдийн засгийн одоо агуулгаар нь авч үзэх юм бол энэ маань нэлээд тийм өргөн утга агуулгатай үг байж байгаа. Тухайлах юм бол тухайн одоо үндэсний одоо шинжлэх ухаан буюу одоо мэдлэгийн санд бий болсон энэ мэдлэгийг хэрхэн яаж бид нар аж ахуй амьдралдаа ашиглах вэ гэсэн. Өөрөөр хэлбэл мэдлэгийг яаж баялаг болгохгүй, мэдлэгийг яаж одоо эдийн засгийн өсөлт одоо аж үйлдвэрийн өсөлтөнд одоо ашиглаж болох юм бэ гэдэг одоо асуудлыг л судалдаг. Тэгэхээр яг өнөөдөр бас аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлснээр одоо энэ эдийн засгийн хүндрэлээс гарах боломж бий гэж хүмүүс харж байгаа. Тэгэхээр яг өнөөдөр энэ аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд инновацийн үүрэг оролцоо нь ямар хуу төвшөнд байх юм бэ? Тэгэхээр бид бол энд нэг юм цогт одоо харилцсан хоорондоо хамааралтай тийм ийм салбар байгааг бол ойлгох ёстой тийм. Өөрөөр хэлбэл бид нар аж үйлдвэрийг бол дан ганцаар нь одоо шинжлэх ухаанаас салгаад хөгжүүлэх боломж бол байхгүй. Эсвэл одоо аж үйлдвэрийг бол одоо дангаас боловсруулалтаас одоо үл хамаатай асуудал юм а гээд авч үзэх юм бол бас учир дутагдaltaй болчихж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн улс орон үндэстэн өөрийн гэсэн одоо оюуны сан потенциал байх хэвээр. Энийг бол боловсруулалтын тогтолцоогоор нь дамжуулаад бий болгодог. Тэндээс хичнээн мундаг техник технологийн дэлхийд тэргүүлэх шилдэг инженер мэрэгчлэтнүүд байна. Тэр улс бол технологийн хувьд бол одоо давуутай, хүний нөөцийн хувьд бол давуутай болдог. За тэгээд дан ганц одоо мэдлэг чадвартай тийм ийм хүмүүс байгаа бас хангалтгүй байж байгаа. Тэгэхээр энэ одоо хүмүүсээ ашиглах тухай асуудал. Өөрөлдвөл энэ хүмүүс маань тухайн одоо жилдээ улс орондоо хичнээн хэмжээний шинжлэх ухааны одоо бүтээл, нээлт гэдэг юм уу тийм ийм зүйл хийдэг юм бэ. Тэр нь ямар төвшнээ, ямар чанартай юм бэ гэдгийг ярих хэрэгтэй. Өөрөлдвөл дэлхийд өрсөлдөхүйц тийм шинжлэх ухааны мэдлэгийг бий болгож чадж гэнэ гэдэг асуудал байна. За ингээд мэдлэг бий боллоо гэхэд мэдлэг маань бол өөрөө олон улсын одоо оюуны өмчөөр баталгааж байна. Одоо жишээлбэл одоо би нэг нано технологиор одоо нэг одоо эрдэм хэмжлэгээний ажил хийгээ, судалгааны ажил хийгээд тодорхой үр дүн гарсан бол энийг одоо тухайн чиглэлийн салбарын одоо нэртэй дэлхийн одоо институт эрдэмтэд бүлийн зөвшөөрөөд тэгээд энийгээ дараа нь баталгаажуулаад энэ бол оюуны баялаг мөн юм а гэд патент оюуны өмч юм гэрчлэгээ өгдөг. За тэгээд энэ гэрчлэгээн дээр үндэслээд бол энийг одоо бид нар ахуйн хэрэгцээнд те эдийн засгийн хэрэглээнд яаж нэвтрүүлэх вэ гэдэг нь бол дараагийн асуудал болж байгаа. Өөрөлдвөл энэ мэдлэг дээр суурлаад бид нар ямар бүтээгдэхүүн, ямар үйлчилгээ хүний сайн сайхны тулд юу хийж болох юм бэ гэдэг асуудал тавигдана. Тэгээд энэ асуудал маань бол өөрөө дэлхийн зах зээл дээр юм уу эсвэл дотоодын зах зээл дээр борлогдох уу, энэгээр хэрвээ бид бүтээгдэхүүн хийвэл өрсөлдөхүйц байж чадах уу гэдэг асуудал байж байгаа. За ингээд одоо энэ одоо бүтээгдэхүүнийг хийхэд тодорхой хэмжээний тийм инновацийн дид үтс бол зайлшгүй шаардлагатай. Тэгэд энэ инновацийн дид үтс, энэ инновацийн үйл ажиллагаагаар ороод сая одоо техник технологи болж цаашаа аж үйлдвэрт нэвтрээд ингээд явна гэсэн үг. Тэгэхээр энэ маань хоорондоо харилцан хамааралтай. Өөрөөр хэлбэл боловсрол, за тэгээд инновац, тэгээд аж үйлдвэр, эдийн засаг гэсэн тийм ийм гурван хэмжээ хэлхээнд бол асуудлыг авч үзэх юм бол одоо бид бол цаашдаа бол одоо бүх чиглэлээр бол Монгол улс одоо тэргүүлэх игнэнд явна гэх одоо боломж бол байхгүй. Бидэнд ямар давуу тал байна те түүн дээрээ суурилсан тийм өөрсдийн үндэсний инновацийн тогтолцоо бий болгох, тэрэнд суурилсан одоо өрсөлдөх чадвартай
өөрсдийн Монгол брэнд тийм Монгол бүтээгдэхүүнийг бий болгох нь бол асуудлыг шийдэх хамгийн одоо зөв арга зам болов гэж бодож байгаа. Тэгэхээр инновацийн дэд бүтцийг хөгжүүлнэ гэхээр асар урт хугацааны одоо хөрөнгө мөнгө хөдөлмөр тийм ээ асар их юм шаарддаг тухай гэж би бас харж байна. Гэтэ Монголд ер нь боломж бололцоо бий юу? Ер нь Монголд бол зүгээр миний харж бол боломж олцоо маш их байна. Тэ гол нь бид нэр зөв зохицуулалт салбар хоорондын уялдааг бол зөв хангаж өгөх хэрэгтэй гэж байна. Жишээлбэл одоо бидэнд одоо өнгөрсөн сүүлийн 3 жилд бол одоо боловсрол соёлын шинжилгээ ухааны яамнаас бол дэлхийн одоо өрсөлдөх чадвартай одоо хамгийн одоо топ гэсэн 100 сургуульд тий хамгийн тэргүүлэх 100 сургуульд одоо урилга аваад тэнцсэн тийм оюутнуудыг бол бид нар бол сургалтын төлбөрийг бол одоо тэрийн сангаас санхүүжүүлээд тэр сургуульд нь илгээж байгаа. Гэх мэтлээ. Ингээд өмнө нь ч гэсэн манад бас энэ барууны улс орнууд тий Америкийн нэгдсэн улс, Япон, за Европын улс орнуудад за томоохон технологийн төв институтэд бас төгсөөд тэндээ одоо мундаг одоо сайн одоо тийм эрдэмжлэгээний ажил хийгээд явж байгаа залуучууд бол маш олон байна. Тэгэхээр нэг хэсэг нь бол гадаадад ажиллаад ингэ явж байна. Дотоодод ороод ирэхээр энд биднэрт тэр хүмүүсийг ажилуулах чанартай сайн лаборатори тий. За сайн төслүүд инновацийн тий тодорхой одоо бүтээгдэхүүн гаргаж авах зорилгоор за ингээд санхүүгийн дэмжлэг тий ийм одоо зүйлүүд бас дутагдaltaй байна. Тэгэхээр энэ орчныг бүрдүүлчих юм бол одоо дэлхийд дээр байгаа тэр чадвартай тий монгол хүмүүс монголч хэлдэг гадны хүмүүс байж болно тий. Энэ хүмүүсийг авчираад Монголд одоо шилдэг шийдлүүд технологиудыг бий болгох. Гэхдээ тэргүүлэх өөрсдийн давуу тал дээрээ суурилсан тий. Энэ ажлыг бол зохион байгуулах бол одоо бүрэн боломжтой. Тэгэхээр миний ойлгож байгаагаар бол манай монголчуудын одоо боловсролын төвшин гэх юм уу эсвэл суралцах чадвар бол харьцангуй өндөр гэдэг нь бол бид бол харагдаж байна. Одоо жишээлбэл та бүхэн тэр оюун ухааны хүүхдүүдийн дунд зохион байгуулагддаг оюун ухааны тэмцээнүүдэд ингээд ажиллаж байхад бол монгол хүүхдүүд бол их хармай хэмжээнд бол үзүүлж байгаа. Гол нь ингээд сайн мэдлэг чадвар эзэмшээд ирэхэд бид нэр тэр эргээд ажилдаг тэрийг дэмждэг энэ орчныг их орондоо бий болох хэрэгтэй. Тэгэхээр оюуны потенциал өндөр бид нар бол тийм ээ дэлхийн одоо энэ өндөр эрдэмтнүүдтэй тийм ээ ингээд бол өрсөлдөх чадраараа бол нэг хактер гологдохгүй байх гэж та сая хэллээ. Би ч бас тэгэж харж байгаа. Тэгэхээр яг өнөөдөр энэ инновацийг хөгжүүлэхэд юу саад болоод байгаа юм бэ? Боловсон хүчин байна, мэрэгжилтэн байна, тийм ээ эрдэмтэд байна. Тэгэхээр ерөнхийдөө бол юу яа л да бид чинь энэ тодорхой хэмжээний эрсдэл гарна. Тэгвэл одоо бизнес эрхлэж байгаа хүмүүс бол за би инновац хөгжүүлье гэдэг энд шинжилгээ ухааны зорилгоор лаборатори юм уу те инкубатор төвүүдийг байгуулад эхлэхгүй. Бизнес бол хайшин хөрөнгө оруулалт хийвэл илүү одоо ашигтай байна гэдэг юм сонголт бол хийж байгаа. Гэхдээ одоо бол харьцангуй энэ хандлага бол өөрчлөгдөж байна. Бид нар ирээдүйд олон жил доктортой өсөлттэй те доктортой ашигтай байхын тулд бол ирээдүг харах хэрэгтэй болж байна. Тэхийн тулд одоо бид бол тэр технологи юм уу тэр одоо шинэ бүтээгдэхүүн бий болгодог тогтолцоол зайлшгүй шаардлагатай байж. Тэр энийг бол бид нар одоо зөвхөн төр биш. Бизнес хамтраад те шинжилгээ ухааны байгууллагууд нь хамтарч ярилцаж суугаад тодорхой зохицуулт хөтөлбөр гаргаад хөрөнгө мөнгөө гаргаад те одоо бид бол энэ багнуурын бүсэд бол ажилтнууд одоо шинжилгээ ухааны тийм хот байгуулах ийм одоо ерөнхий төлөвлөгөө одоо юунууд бол схем бол гараад ингээд ажиллаад явж байгаа. Тэгэхээр энэ одоо тусгай энэ бүсэд бол технологийн хөгжлийг бий болгодог, шинэ бүтээгдэхүүнийг бүтээдэг тийм одоо тусгаалсан бүс орионыг бол бас бий болгох шаардлагатай байж байгаа. Дэлхийн бүх улсуудад бол ийм шинжилгээ ухааны болон технологийн төвүүд бол дэлхийн өндөр хөгжилтэй улсуудад байдаг. Тухайлх юм бол за Америкийн нэгдсэн улсад бол одоо MIT гэдэг алдартай дэлхийд ийм технологийн төв, Япон Цикуба гэдэг байж байгаа жишээтэй. За Солонгост бол Case гэдэг энэ дээр л ерөөсөө одоо хувийн хвшилтэйгээ хамтраад тухайн одоо үгдээ улс орныхоо одоо төвхий давуу тал дээр үндэслэсэн. За тэгээд дэлхийд өрсөлдөхүүц эхний ээлжинд шууд манлайлна гэж чадахгүй байх. Өрсөлдөхүүц тэр технологийн шийдэл тэр инновацийн төслүүдийг энэ дээр дэд үтсэнд бий болгоод тэр тусгай бүс дээрээ одоо бий болгож гаргаж авах ийм шаардлага байна. Тэгэхээр яг өнөөдөр бас яг инновацийн энэ хөгжил бусад улс орнуудад харьцуулахад манайх ер нь ямар хөө төвшөнд байгаа вэ? Ер нь бол инновацийн үзүүлэлт бол за энд одоо бас тодорхой ийм судалгаа бол хийдэг. Улс орны одоо энэ өрсөлдөх чадварыг бол харуулсан. Тий, харуулсан ийм судалгаанууд бол байдаг. За
За энд одоо за Монгол улсын хувьд бол энэ өрсөлдөх чадварын судалгаагаар бол за энэ 2012 оны мэдээ байна. Энэ 83-т орсон баг жишээтэй нийт энэ 146 улсаас. 83. Тий 83-т. За энэ дотор тэр боловсрол мэдлэгийн индекс орж байгаа. За тэгээд инновацийн индекс орж байгаа. За ингээд үзэхэд бол боловсролын индекс нь бол харьцангуй гайгүй өндөр харагдаж байгаа боловч энэ инновацийн индекс бол бүр 2.9-тэй байгаа. За боловсрол мэдлэгийн индекс нь бол 4.4-тэй тий. Тэгэхээр инновацийн одоо энэ систем бол манайд бол сул өгсөн нь бол ерөнхийдөө бол тодорхой байгаа. Гэхдээ нөөц боломж нь бол бас байж байгаа. Тэгэхээр яг одоо өнөөдрийн байдлаар би бол технологийн үйлдвэрлэлийн шин технологи, үйлдвэрлэлийн технологи гэж би бас ойлгож байна л та. Тэгэхээр өнөөдөр бид нар аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх талаар яригдж байгаа. Тэгээд яг өнөөдрөөс энэ аж үйлдвэрийн салбарт ямар бүтээгдэхүүн яг энэ Монголын тийм ээ Монгол эрдэмтдийн уур ухаан шингэсэн технологийн дагуу үйлдвэрлэл нь явагддаг юм бэ? Бусад үйлдвэрлэлүүдийг явуулахын тулд бас энийг одоо хөгжүүлэх ч гэдэг юм уу ингээд явуулахын боломж болцоо бас байгаа лөө. Аль аль салбар дээр илүү хөгжих юм боломж байна. За ерөнхийдөө бол зүгээр бид бол одоо байгалийн баялаг бол одоо ихтэй улс орн. За хоёр дахь одоо том салбар бол хөдөө аж ахуйн салбар гэж байгаа тийм. Тэгэхээр бид нар бол хөдөө аж ахуй одоо энэ мал аж ахуйгаас гаралтай түүхий эдийг боловсруулах тийм тэрийг эцсийн бүтээгдэхүүн болгох энэ технологи бол бас нэлийн тийм хөгжлийн ирээдүйтэй гэж харагдаж байгаа. За үүн дээр нь одоо энэ ургамал газар тариалантай холбоотой тий өөрөлдвөл ерөнхийдөө бол бид нэр органик одоо ийм хүнсийг бол дэлхийн нийтэд бол санал болгох юм боломжууд бий. За энэ бол зөвхөн одоо байгаа одоо давуу талаас харахад бол тий. За уул уурхайн хувьд бол бас боломжууд байна. Гэхдээ яг зүгээр уул уурхайн технологиор өрсөлдөн гэдэг бол бас хүнд дэлхийд бол маш өндөр одоо хөгжсөн байж байгаа. Зүгээр яг уул уурхаагаас бий болсон их усүрээ эргээд яг үндэснийхээ тэр доктортой одоо хөгжлийг тэр доктортой өөрсдийн тэр одоо мэдлэгээр бий болсон тэр салбарыг дэмжихэд одоо зориулах нь бол их зөв бах. За дээр нь бол бид нар энэ дэлхийн нийтийн дэвшилтэд өндөр технологи. Энэ лүү бол бид нартэй тэр бол хүндрэлтний өмнө бол бүгд нээлттэй. Жишээлбэл одоо Япон улс, Солонгос улс гэдэг ихэд Азад бол за энэ дэлхийд бол эдийн засгаар бол нэлээд өндөрт ингээд бичигдээд явж байгаа. Тэгээд энэ улсуудад бол одоо хөгжлийн анхны гараан дээр бол манайхтай адилхан одоо давуу тал бол үндсэндээ бол байхгүй байсан тийм жишээлбэл байгалийн баялаг гэж юу аах уу тийм за одоо манайхтай адилхан одоо газар тариалан мал аж ахуй эрхлэх тийм ийм болцоо бол харьцангуй ийм хязгаарлалт нөлөөсөн. За энэ улсууд бол ерөөсөө мэдлэг шингэсэн эдийн засаг өвсөөр бол боловсруулаа чанаржуулаад шууд дэлхийн нийтэд бид нар яаж өндөр технологи бий болох гэдэг зорилттой байд ажилласан. Тэр энэ зорилтыг ч гэсэн бид нар өөрсөндөө тавиад ажиллахад бол хөрөх бол одоо бүрэн болцоотой. Өөрөлдвөл бид нар дэлхийн тэр том төвүүд дээр ажиллаж байгаа манай их олон монгол залуучууд эрдэмтэд бол ингэж ажиллаж байна. За тэгэхээр энэ хүчээр ажиллаад бид нар улсынхаа хөгжил рүү яаж зөв зохион байгуулах вэ гэдэг юм бол ер нь ямар ч салбар бол өрсөлдөх бүрэн болцоотой монголчуудад бол. Тэгэхээр яг энийг одоо хөгжүүлэхийн тулд тэр гадаадад ажиллаж байгаа тэр эрдэмтдийг Монголдо авчираад тэдний одоо тийм ээ мэдлэгийг нь ашиглахын тулд тийм ээ төр засаг юу хийх хэрэгтэй юм бэ? Тэгэхээр мэдээж түрүүн ярьсан бид бол энэ дээр яг өөрийнхөө судалгааны ажиллаа хийх лабораториор хангах хэрэгтэй тий. Туршилт тавьдаг лаборатори нь өөрөө олон улсын түвшинд одоо олон улсын одоо дэлхийн стандартд нийцсэн ийм сайн лаборатори за тэнд дагалдах одоо оруулж байдсан өөр бусад зүйлүүд за тэгээд тодорхой хэмжээний одоо цалин өс хангамж нь бол сайн байх ёстой. За тэгээд тодорхой бодлогоор дэмжих ийм төсөл, ийм чиглэл, инновацийн төслийн чиглэлүүдийг бол төрөөс батлаад за магадгүй энэ бол 1-2 жил биш те 10 жил хийх ажлууд бол байхыг бол үгүйсэхгүй те. Тэгэхээр ийм экосистем орчныг бүрдүүлээд өгөх юм бол за энэ дээр бол тэр гадаадд ажиллаж байгаа монголчууд за монголч хатны эрдэмтэд байж болно хувийн хвшлүүд бол бүгд одоо нийлээд орох ийм боломж бол бүрдэнэ гэж ойлгож байна. За манай улсад бас инновац хөгжснөөр нийгэм болоод тийм ээ эдийн засагт гарах тийм эерэг үр дагаврыг та юу гэж бас харж байгаа вэ? За энэ дээр бол би бол зүгээр бид бол олон сүүлийн ер нь Монгол улсын одоо мөнхийн бэрхшээл зовлон бол дандаа л аль нэг улсаас хамааралтай л байдаг тийм эдийн засгийн болоод за улс төрийн хувьд ч
ямар нэг өөрөлдөлд бол жижиг улс бидний өөрсний онцлог бол байгаа тий. Бүх зүйл дээр бид нэр гараад дэлхийн улсуудын зэрэгцээд ингээд өрсөлдөд ажиллах болцоо бол байхгүй. За ер нь явж ирсэн одоо эдийн засгийн дээр уламжлалт байдлыг авч үзэх юм бол дандаа одоо импортоос хамаарч байгаа тийм. Нэг хэсэг бид нэр социализмын үе гэж ярьдаг. Төлөвлөсөн төлөвлөгөөд эдийн засгийн үед бол үндсэндээ тухайн үеийн зөвлөлт холбоот улсаас 100% эдийн засаг маань бол хамааралтай тийм. Бүх бараа бүтээгдэхүүнийг бол тэндээс импортоор авдаг байсан. За ингээд зах зээлийн нийгмийн шилжилтийн үед бол харьцангуй бас тодорхой чиглэл ялангуяа уул уурхайн салбар хөдөө аж ахуйн одоо салбар дээр бол бид нар бол экспорт хийх болцоонууд бол нэлээд бүрдсэн байгаа. Тэ экспорт хийж байгаа. Гэхдээ энэ гарч байгаа одоо нийт Монгол улсын хэмжээнд үйлдвэрлэж байгаа одоо нийт бүтээгдэхүүнийг аваад үзэх юм бол энэ бүтээгдэхүүний чинь 90 гаруй хувь нь үндсэндээ бараг 100%, 90 гаруй хувь нь технологийн хувьд бол ямар ч агуулмжгүй. Технологийн агуулмж байхгүй эсвэл нам технологитой гэсэн ийм ангилалд орж байгаа. За тэгээд технологийн англи одоо бас тодорхой хэмжээний агуулмжтай нь бол манайх нөгөө ноосноол бол за гих мэтлэн те цөөн хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн дээр бол харьцангуй гайгүй зүйлтэй. Бус нь үндсэндээ бол бид нар байгаа юм аваад тэр чигээр гаргаж ийн л гэсэн. Нэгсэндээ бол гадны технологиор дотооддоо үйлдвэрлэл хийж гинэ л гэсэн үг юм байна тийм үү? Тий, гадны технологи аваад тий дотооддоо үйлдвэрлэл хийдэг юм уу? Өөрөлд бид нар л технологиос л хараад байна л гэсэн үг. Жишээлбэл одоо бид нар дэлхийн зах зээл дээр бол одоо iPhone гэж утас барьж байна тий. Samsung-ийн утсыг бол монголчууд сөргөн хэрэгэлдэг. За энэ бол ингээд тарж байхад бол нэг жил ахсын үечлэлтэй баг дараагийн загвар гарч ирээд байгаа үст тий. Тэгэл хүссэн үсээгүй тэрийг авах хэрэгтэй болдог хүмүүс. Тэгээд бид энэ технологид бид нэр хөтлөгдөөл ингээд амьдарч байгаа. Тэгэхээр бид өөрсдөө яаж энэ технологиг бүтээх вэ? Бид одоо дэлхийн хүмүүсийг яаж хөтлөх вэ? Тодорхой нэг те зах зээл төр гэдгээл бид нэр олж авмаар. Өөрөөр хэлбэл тэр одоо таны ямар гар утас барьдаг вэ? Samsung S3. Тэгээ Samsung S3 гэ. За энэ утас байлаа гэхэд яг тэр утсанд орж ирж байгаа материал бол маш хямдхан байна. Одоо эдэн төрлийн элемент те металл одоо ямар одоо элемент орох уу? За ингээд тооцоод энэний өртгийг тооцоход бол нэг за дээдлийг $150 хүрэх байх таа. Тэгэхээр бид нар гэтэл энийг бид нар хэдээр авч ин тэ $7-800,000 шахуу болно. Дам изүүлийн загвар нь бол тэгэхээр бусд нь юу төлөөд байгаа юм бэ гэхээр нөгөө мэдлэг технологи төлөөд байгаа хгүй. Шинэ үеийг гаргаж ирээд байгаа тий. Тэгэхээр бид нар өөрөлдвөл нөгөө алаа маллаад тий 50 сая болгоо тэрийг одоо дараа нь 70 сая 100 сая болгоё гэдэг нь зөв үү тий. Эсвэл зүгээр ийм жижиг утас юм уу жижиг төхөөрөмж хийчихэд тэрийг 3 нуглаад юм уу 30 нуглаад тий дэлхийн зах зээл дээр гаргах нь зөв шийдэл үү тий. Тэгээ ийм л одоо гарч иж байгаа. Тэгэхэд олон жил бид нэр сая өнгөрсөн хугацаанд бол одоо бид нэр эдийн засгийн одоо хэд хэдэн ийм үйлчлэлтэй ийм хямрал уналтууд бол Монголд бол нүрэлдэн шүү дээ. Одоо ч гэсэн бас ингээд эдийн засаг бол сайнгүй байж байна. Энэ юутай холбоотой гэхээр манай нийт эдийн засгийн одоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн маань түрүү хэлсэн. Ерөөсөө одоо уул уурхайн гаралтай түүхийдээ шууд тэр чигээр нь гаргаж байна. За энэ нь болохоор бол зах зээлийн үнээс шууд хамаардаг. Хэрвээ зах зээл дээр үн өндөр байх юм бол бидний амьдрал сайн байна. Тэнд үн унах юм бол амьдрал бол байхгүй. Ийм л түвшинд байж байгаа. Тэгэхээр бид нар ийм савлгаатай эдийн засгаас салах хэрэгтэй болж байгаа. Яг одоо жишээлбэл солонгосууд бол Samsung гэ. Жишээлбэл Монголд хэд хэдэн одоо мянган хүн тэр утсыг авах уу те. Жил ахсын дараа шинийг аргаад л мөнгө гэрмалаад байна гэсэн үг. Гэтэл бид бол тэрийг одоо өөрсдөө одоо шинээр хийхтэй утсан дээр биш л дээ өөр ямар нэгэн бүтээгдэхүүн дээр те ийм гарцыг хайхгүй бол эдийн засаг мал үндсэндээ бид нар энэ түүхийдийн зөвхөн түүхийд хөдөөчгөн гаралтай одоо технологийн багтаамж муутай бүтээмж бага ийм одоо салбараас одоо гол одоо эдийн засаг маань хамаарч байгаа учраас бол энэ бол аюул тийм эрсдэлтэй. Тийм учраас бид нар бол цаг хугацаанд яарад ирэхгүй те бид бол ингээд нэг бодлого гаргачихараа маргааш нөгөөдөр нь үрдүн хараад ирэх юм шиг хараад идэг те. Тэгээд тэрэндээ одоо шахагдаад янз бүрийн одоо тийм интервенцүүдийг хийдэг жишээл татрын хөлж байдаг ч юм уу те. Эсвэл одоо зөвхөн дотоодын аж ахуйг дэмжиж байдаг юм гээд. Нэг талдаа зөв болж нөгөө талдаа бас өрсөлдөх чадварыг ч бас алга болгох ингээд янз янзын тийм юмуд байна. Тэгэхээр яг ямар моментод яг эдийн засгийн ямар үед тэр нөгөө татвар болон төсвийн бодлогоор хөнгөлөлт чөлөөлтийн бодлогоо явуулах уу те ямар үед нь тэрийг болох уу гэдэг бол их сайн
одоо төлөвлөж хийх хэрэгтэй. Тийм учраас бол бид нар бол миний хувьд бол Монголын одоо эдийн засгийн аж үйлдвэрийн хөгжлийг бол бид өөрсдөө хийж чадах бүтээгтэй тэргээд дэлхийд дээр гаргаж чадах тийм бараа бүтээгдэхүүнээр биднээс бол хайж байгаа. Гэхдээ бид нар эхлээд үйлдвэрлэлчээ зарах тухай асуудал биш. Харин одоо ер нь өөр одоо төгсгөлөөс нь одоо үйлдвэрлээд одоо аль нэг газар зарья. Эсвэл хэн нэг үний хийсийг дуурайгаад араас нь явах юм бол нэг тийм хол явж болж чадахгүй. Тэгэхээр дэлхий дээр хүмүүс өнөөдөр юу хэрэглэдэг юм бэ гэдгийг судлах хэрэгтэй байна. Хятад хүмүүс гэдэг юм уу дэлхийн зах зээл дээр тэр хүмүүс юу хэрэглэдэг юм бэ гэдэг тэр судалгаа хийгээд тэрэн тохирсон шийдлийг бид яаж гаргаж болох вэ гэдэг эннийхээ хүрээнд нөгөө шинжлэх ухаан инновац үйлдвэрийнхээ бодлогыг загтах юм бол гадны зах зээл дээр бол хурдан гарна. Жишээлбэл одоо манайх одоо за хамгийн сүүлийн малын тоолгоор за би санахгүй ямар ч 50 сая эсвэл давсан малын тоолгоо тийм бараг 70 саягийн сүүлийн үед бол яриад байгаа. За тэгэхээр энэ 70 сая малаа бид нэр хэдэн хувийн одоо жилд хичнээн тонн мах экспортлж байгаа. Энэ бол их бага тоо гарч байгаа тийм. Гэтэл одоо энэс бага малтай улс орн болвол те дэлхийн одоо жишээлбэл одоо бэлтгэгний зах зээлийг барьцсан байж байгаа жишээ тийм үү те. Тийм учраас бид нар бол үр ашигын тухай ярих хэрэгтэй болно те. Бүтээн хэмжээний тухай ярих хэрэгтэй болж байгаа. Тоо хэмжээ бол тийм одоо эдийн засгт бол тийм гол тийм фактор бол байж чаддгүй те. Таноосоо илүү одоо өсөлтийг яаж бий болгох вэ? Тэрийг мэдлэг төр арга ухаанаар л бий болгодог. Гэтэ одоо инновац гэдэг ер нь айгүй олон жил ярьж штэ юм бол тийм ээ. Тэгэхээр миний харж байгаагаар ярих нь хийх нь их бага байгаа мó гэж би харж байна. Инновац гэдэл одоо бараг л 5 жилийн өмнө 6 жил бараг 10 жилийн өмнөөс л ярьжсэн. Бид нар энийг л хөгжүүлэх юм бол өнөөдөр эдийн засгийн одоо тий бусдаас хараат бус эдийн засаг ямар нэгэн байдлаар доголдохгүй нэг ийм хэвийн төвшөнд явах нэ л гэж ярьдаг л байсан. Тэгээ өнөөдөр надад бол хийсэн ажил их бага харагдаж байна уу да гэж би харж байна. Би бас сүлийн зөвшөөрж байна. Яагаад гэвэл бид нар ингээд аливаа нэг зүйл ингээд ярихтаа их сайн нэг хэсэг яриад тий. Яриад бодлого болоод батлагдсан бол тэрний арт тал дээр бол тэр бодлогыг дэмждэг санхүүжилт бас явж явах хэрэгтэй тий. Арга механизм явж явах хэрэгтэй тий. Хариуцах одоо үүрэг эзэнтэй байх хэрэгтэй тий. Ингээд нэг зохис төлөвлөгөө болж аливаа ажлууд бол явна л да. Тэгэхээр одоо маш олон одоо хууль бодлогын бичиг баримтууд ингээд боловсруулагдаад тэгээд одоо хэрэгжилтэн дээрээ ирэхээр хөрөнгө мөнгө болдго юм ингээд янз янзын шалтгаанаар бол одоо хурд нь бол саарчдаг. Гэхдээ энэ болгоны зав төр хийх гэдэг шаардлага байхгүй. Хувийн хвшилтэйгээ хамтарч хийдэг те. Одоо хувийн хвшилтэй хамтраад хийхээр одоо болон болохгүй тухай жишээлбэл хуулиар зөвшөөрөхгүй гэдэг ингээд олон асуудлууд бол гарч ирдэг те. Тэгэхээр бид нар л хөгжлийн одоо энэ хөтөлбөр бодлогуудыг бас хооронд нь уялдуулж те. Нэг нь баталж байгаа бол эдийн засгийн хувьд бол ямар баталгаа байх ёстой юм те. Ямар хэмжээний төсөв санхүүжил зарцуулагдах уу. Жишээлбэл одоо инновацийн тухай хууль маань бол 2012 онд батлагдсан байх жишээтэй. Тэгээд хуулинд бол одоо миний түрүүний ярьсан энэ дэвшилтэт технологи инновацийн төсөл хөтөлбөрүүдийг бол инновацийн сангаа санхүүжүүлнэ гэдэг ийм хуультай байж байгаа. Гэтэл бодит байдал дээр нэг инновацийн сан маань байгуулагдаагүй. Нийгш төрүүд юм бол байхгүй ч гэж жишээтэй те. За уг нь зөв нь бол одоо уул уурхаанч байдаг юм түрүүн ярьсан бидний те. Тэр салбаруудаасаа тодорхой хэмжээний одоо хөрөнгө оруулалтыг инновацийн сандаа хийгээд инновацийн сангаасаа одоо миний түрүүний ярьсан одоо дэлхийд өрсөлд хүйц өндөр дэвшилтэд тэгээ манай Монголын өөрсдийн давуу тал суурилсан ийм одоо бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэх технологи эрдэм шинжилгээний судалгаа туршилтын ажлууд зарцуулах хэрэгтэй. Гэтэл хуулийн дээр байж идэг сан бодит байдал дээр бол байхгүй. Иймэрхүү одоо юмуд бол байна л да. Бэрхшээл. За дэлхийн зах зээл дээр бол Монгол гэсэн ийм брендийн бүтээгдэхүүн бол бараг нэг сайн танигдаагүй. Зөвхөн одоо ноос наал хуран бүтээгдэхүүнүүд л бол бага зэрэг танигдсан гэж болно. Тэгэхээр яг өнөөдөр энэ Монголд үйлдвэрлэсэн энэ бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр таниулахын тулд яах ёстой юм бэ? Тэгэхээр зүгээр асуудал бол тэ Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг таниулах биш те. Дэлхийн зах зээл дээр борлогдох бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэх тухай асуудал. Асуудал нь тийм учраас эхлээд бид нар дэлхийн хэрэглэгч гэдэг маань тухайн бүтээгдэхүүнийг юу хүсдгийг, юу сонирхдгийг те. За ямар хэв маягтай, ямар зан төлөвтэй гэдэг юмнаас эхлэмээр байна. Тэгээд дараа нь бид ямар бүтээгдэхүүн, ямар дизайн байх уу, ямар чанартай байх уу гэдгийг ярихгүй үйлдвэрлэлээ дараа нь гаргана гэдэг бол бодлогыг нөгөө эсэргээр нь бодох гээд байгаа ийм
асуудал руу орж байгаа. Тэгээд яг Монгол жижиг улс учраас бол зүүн бол манад бол зарим нэг ноолрон бүтээгдэхүүн бол эцсийн бүтээгдэхүүн гэвэл дэлхийн зах зээл дээр гарч байгаа одоо гоё гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр энэ бол зүгээр нэг одоо компаниуд юм уу тухайн бүтээгдэхүүнийхээ төрлөөр гарахаас илүү бид нэг цонхны бодлогоор харах хэрэгтэй байж байгаа. Өөрөлдвөл дэлхийн хэрэглэгчдийнхаа судалгааг бид хийгээд за ийм одоо бүтээгдэхүүний шаардлагыг одоо өнөөгийн хэрэглэгчид бол одоо тавьж яана гэдгийг тэр хэрэглэгчдийн очиж худалдан авалт хийдэг дэлгүүрийн сүлжээнүүд байна. Европ, Америкийн томоох эдхийн сүлжээ. Тэр сүлжээнүүтэй очиж ярих хэрэгтэй болно тийм. За танаа хэрэглэгчид ийм шаардлагатай ийм бүтээгдэхүүнийг энэ хавраас хэлж хүсэж байна, хэрэглэж байна. Тэрийг чинь би хийж өгье гэд за эднэртэйгээ бид нар бол маш сайн юу хийх хэрэгтэй болно. Одоо тийм дийл буюу хилцээр хийж ич те. Ингээд энэ борлуулалтын сүлжээнд орох ажлаа бол нэгдүгээр зохион байгуулах хэрэгтэй болно те. За тэгээд бүтээгдэхүүн үйлдвэрлэлд эхэллээ. За бүтээгдэхүүн үйлдвэрлэлд эхлэхээр тэр дэлгүүрүүд чинь биднээс чанарын шаардлага хангасан юм уу юу гэдгийг нэг асууна. Тэр нь юу байх вэ гэхээр энэ бүтээгдэхүүний чинь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораторид тестлүүлсэн байх хэрэгтэй болно те. Өөрөлдвөл энэ дээр худалдааны тэмдэг, хоол марк гэдэг ийм зүйлүүдийг тавина гэсэн үг. Тэгэхээр тэр тэмдгийг энэ бүтээгдэхүүн дээр яаж олж тавих уу гэдэг менежменттэй бүгдээрээ хийх хэрэгтэй болж байгаа. Зөвхөн нэг компаниараа биш те. За ингээд нэг цонхоор гараад эннийх нь ард тал дээр бол одоо бас дэлхийн зах зээл дээр одоо бид нэр одоо соёлын бодлогоор дамжуулж Монгол брендийг бий болгож болж байгаа жишээлбэл. Одоо та бүхэн бол мэдчихэж байгаа. Хятад бараа бүтээгдэхүүн бол ер нь дэлхийд дээр ямар нэр хүндтэй билээ. Одоо та юу гэж бодож байна шээ? Ер нь бол нэр хүндтэй шүү дээ. Америкаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн үндсэндээ Made in China гэвчсэн байдаг тий. Тэгэхээр ер нь бол хятад бараа Монголд бол нэр хүндэг байгаа. Нэр хүнд байхгүй. Ягаад тэгэхээр Монголд муунууд нэрдэг байх гэж би боддог. Тийм муунууд. Тэгэхээр тэр чинь нөгөө Америк бол тэр өндөр стандарт шаардлага тавьдаг технологи. Тэгэхээр тийшээ муу бүтээгдэхүүн орохгүй гэсэн санаа тий. Хоёрдугаарт манай монголчуудын одоо давуу тал бий. Ерөө дэлхийн нийт Монголыг сонирхох бас тодорхой хэмжээний шалтгаан байна. Ягаад гэвэл нүүдлийн соёл иргэншил байна тий. Өвөрмөц ахуй амьдрал гэдэг тий. За энэ дотор бол бас тэгээд уламжлалт соёл урлаг байж байна тий. Энэ зүйлийг одоо дэлхийн нийтэд энүүгээрээ дамжуулаад арт талд нь нөгөө брэнд Монгол бүтээгдэхүүн хамт явж идэг тий. Энэ бол олон улсын зах зээл дээр маркетинг хийх тий. Үндсээ стратеги нь бол ийм байж болох юм болов уу гэж би одоо харж байгаа. За та бүхэн бол одоо Солонгос бол зөвхөн нөгөө сериалаараа тий. Одоо зах зээл дэлхийн зах зээлийг ингээд байлдах ийм одоо ажлууд хийдэг тий. Гэтэл бид нэр яагаад одоо хөөмигэр байдаг юм уу? Эсвэл одоо тэр уламжлалт соёлыг орчин үеийн одоо энэ хөгжмийн чиглэл урсгал урлагийн салбартай холбосон тий ийм шинэ брэндээ гаргаж болдгоо гэж тий. Тэгэхээр өөрөлдвөл энэ соёлоор нь дамжуулаад бүтээгдэхүүнээ явуулдаг тий. Тэрнээс нэг компаниуд очиод бол эндээ бол жижигтэнтэй дэлхийн зах зээл дээр бол. За хоёрдугаар тэр дотоодод үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэлийн процесс маань өөрөө баталгаатай байх хэрэгтэй. За би энд одоо тэдэн тонн мах нийлүүлэн шүгээд нөгөө Америкийн дэлгүүртээ гэрээ байгуулчаад эндээс одоо дарангаагаас юм уу Төв аймгаас одоо бах үхрний талаа шууд тийш явуулах тухай ойлголт байхгүй. Энийг яг энд эрүүл ахуйн хувьд ямар нэгэн асуудалгүйгээр аюулгүй нөхцөл байдал хийж байна уу, үйлдвэрлэж байна уу гэдэг баталгааг бид нар худалдаа авч байгаа талуудтай өгөх ёстой болно тийм. Тэгэхээр энийг бол бид нар одоо мэдээлэл харилцааны технологи суурилсан хэлбэрээр байдаг юм уу тийм. Жишээлбэл одоо нэг үхрийн фирм байлаа гэхэд нэг жижигхэн чип залгуулчих нь ч тэр үхэр нь. Тэгээд тэр үхрийн одоо юу гэдэг эрүүл ахуйтай холбоотой бүх үзүүлэлтүүдийг Америк дэлгэсэн дээр хараа сууна гэсэн үг нөгөө худалдаа авахч маань тий. Тэгжээж энэ одоо энэ итгэл үндэслэл буюу чанарын баталгаач бий болно гэсэн үг. Тэгээ энэ дэр асуудал байхгүй бол тэгээ цаашаа одоо гараад явна. Тэгэхээр бид нар бол тий дэлхийн худалдааны зах зээл дээр 0.5% гэдэг маш бага хувьд л ороод ийм тоглолт хийх юм бол бас тэгээд энэ сэтгэлх болцоо бол байна. За баярлалаа. Ингээд битэрэмс ярилцах цагийн түрээд өндөрлөж байна. За бидний ярилцлагыг хүлээн авсан танд маш их баярлалаа. За баярлалаа. За үзэгчдээ өнөөдрийн тодорхой ярилцлагын нэвтрүүлэгт маань боловсрол соёл шинжилгээ ухааны яамны инновац өндөр технологийн газрын дарга Залувсан Жамц оролцлоо. Анхаарал хандуулсан үзэгч та бүхэнд маш их баярлалаа.